За дараагийн илтгэгч рүүгээ оръё. Тэгээд дараагийн илтгэгч маань одоо хулан эгч маань байгаа. За хулан эгч маань бас манай Let's Go Monk Network төрөмс байгуулах маш олон жил сайн дурын гишүүнээр ажиллаж байгаа. Одоо топкийн сургалтыг бас багшаар ажилладаг. За мөн топкийн сургалтыг маань багшлаад Let's Go Monk-аас бас зохион байгуулдаг топкийн сургалт гэж байдаг. Тэгээд тэр сургалтыг бас өөрөө бүр сайн дураараа волонтер хийгээд тэгээд тэр сургалтанд орсон 50,000 оноо одоо энэ та бүхэнд танилцуулсан мөрөөдлийн гэрэл гээд эко дэлбүрт бас ингээ хандив болж өгдөг маш олон цагийг зарцуулдаг сайн улстан эгч маань байгаамаа. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг за мөн топкийн сургалтыг хэрхэн хизээ яаж өгөх үү те бэлтгэхэд юуг анхаарах уу гэдэг зүйлийн талаар хулигч маань та бүхэндээ танилцуулах болно. За хулигчийнхаа урьж байна. Сайн байцгаана уу. Dream on Korea сургалтын төвийн багш хулан байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн маш гоё үйл ажиллагааг зохион байгуулсан Let's Go Monk одоо хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За манай нөгөө ихтгэл тавьж байгаа гишүүд маань ч гэсэн маш гоё мэдээлэл төрөнөөс сонссон чинь өгч байна. За би ч гэсэн одоо өөрийнхөө хэмжээнд Dream on Korea-га одоо төлөөлөөд Let's Go Monk-ийн одоо гишүүн гэдэг үүднээсээ тодорхой хэмжээгээр одоо топик гэж ямар шалгалт бид юм бэ? Тэрний талаар одоо тодорхой мэдээлэл өгөх гэж өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байна. За топик шалгалт гэж юу гэдэг вэ? Тэр талаар өнөөдөр та бүхэндээ одоо танилцуулах гэж байна. За өнөөдрийн одоо энэ зохион байгуулж байгаа үйл ажиллагаанаас Солонгост одоо дөнгөж анх удаага ярьж байгаа оюутнуудад зориулсан учраас одоо топик шалгалтын талаар сайн мэдгүй оюутнууд байгаа бахаа. За би болохоор одоо Dream on Korea гэдэг одоо сургалтын төвийг үүсгэн байгуулсан хулан гээд багш байгаа. За манай Dream on Korea сургалтын төв маань Let's Go Monk одоо сургалт Let's Go Monk яаж болох вэ? За Let's Go Monk топик одоо хариуцсан багш байгаа. За энэ Let's Go Monk топик хариуцсан энэ ажлаа хийгээд би одоо 2019 оноос хойш ингээ сайн дурын ажлаа хийгээд Let's Go Monk одоо топик хариуцахаас гадна бас одоо гишүүний үүргийг гүйцэтгээд одоо маш олон сайн дурын үйл ажиллагаанд оролцож ирсэн байгаа. За тэгээ жилд одоо топик маань мэдээ 5-6 удаа топик шалгалт гэж авдаг байгаа. За тэр шалгалтанд бэлдээд одоо сүүлийн үед коронавитой болохоор одоо маш сайн анги бүрдүүлээд авч чадахгүй байгаа боловч жилд 2-3 удаа ямар ч байсан анги бүрдүүлээд топкийн одоо шалгалтанд бэлдэж өгдөг байгаа. За түрүү урангаа маань хэлсэн шиг одоо топик сайн дурын ажлаа зохион байгуулснаар 50,000 оны одоо төлбөр маань мөрөөдлийн гэрэл дэлбэрт бүр таньдаг болж ордог байгаа. За тэгээ саяхан бас 10 сард Let's Go Monk одоо топик анги маань хичээлээд дууссан байгаа. Өнөөдөр сүүлийн хичээл гараад дууссан байгаа. За топик хичээл гэж топик шалгалт гэж юу юм бэ? Яагаад хэрэгтэй юм бэ? За топик шалгалт гэдэг нь Солонгос хэлний өвчин дотоод шалгалтыг хэлж байгаа. За тэгээ топик оноо яагаад хэрэгтэй вэ гэхээр Солонгос улсад ихтэй сургууль элсэн орох юм уу? Ихтэй сургуулаа төгсгöd одоо топик 4-р шатыг одоо зайлшгүй шаарддаг болсон байгаа. За урд нь бол тийм байдаггүй байсан. За тэгээ саяхнаас эхлээд одоо хууль маань чангараад заавал одоо топик 4-тэй байж сургуулаа төгснөө. Ихтэй сургууль элсэж ороход гэсэн Солонгос хэлний төвчнөн нь одоо муу ч юм уу хэлээ сайн мэдхгүйгээс болоод сургуулаа төгсөж чадахгүй асуудлууд их үүсэт байгаа учраас топкийн одоо 4-р шатыг зайлшгүй шаарддаг болсон. За ганцхан сургууль гэхгүйгээр визний ангилал гэж байгаа штэ тийм ээ. За одоо гэрээний ажилтнууд ч юм уу тийм ээ. E9 визтэй хүмүүс маань E7 гэдэг одоо визээр одоо ангиллаа солиулахын тулд топик 3 юм уу 4-р шатыг бас зайлшгүй шаарддаг байгаа. За мөн оюутнууд маань одоо сургуулаа төгсөөд D2 визнээс D10 виз рүү одоо визээс солиход D10 виз маань одоо 4 удаа сонгож өгдөг байгаа. За тэр D10 визийг сонгох болгонд ч юм уу янз бүрийн одоо визээ сонгоход оноогоор одоо бас янз бүрийн визний ангиллалыг авч болдог байгаа. Тэгэхэд одоо топик одоо оноо маань зайлшгүй хэрэгтэй байгаа. За мэдээд ангиллаасаа шалтгаалаад оноо нь өөр байдаг байгаа. Топик 3 4 нь одоо 10 15 ч юм уу. Топик 5 6 нь 15 оноо ч юм уу ингээд тусдаа ингээд оноотой байдаг байгаа. За тэгээ хамгийн сүүлд мэдээж ажилд ороход одоо Солонгост ихтэй сургууль төгссөн хүүхдүүд маань одоо ажилд ороход маш хэцүү байдаг байгаа. Тэгэхээр мэдээж топикийн хамгийн өндөр оноо топик 5 6 дугаар шатыг зайлшгүй
Харддаг байгаа. За энэ топик шалгалт маань одоо өөрийн сайт гэж байдаг байгаа. Үнэхээр топикийн сайт маань одоо саяхан шинжлэгдсэн байгаа. За энэ сайтанд ороод одоо өөрийн гэсэн Hewon Hive гэж ярьдаг байгаа. ID-га нээдэг байгаа. Бүгд одоо солонгос хэл дээр байгаа болохоор сайт нь солигдоод жоохон урдныхаасаа өөр болсон боловч маш одоо дэлгэрэнгүй гоё болсон билээ. За тэгээд энэ сайт руугаа ороод өөрсдийн гэсэн одоо ID-га нээгээд топик шалгалтанд одоо бүртгүүлж болно. Дараа нь одоо дүнгээ харах боломжтой, дүнгээ бас хэвлэж авах боломжтой. Топикийн шалгалт хизээ болох одоо бүх мэдээллүүд нь сайтн дээр маш дэлгэрэнгүй байдаг байгаа. За тэгээд нэмж хэлэхэд одоо топик маань одоо мархаги гэж байна тийм ээ. Одоо дараа жилийн 1 сараас эхлээд топикийн одоо ярианы шалгалтыг олж ихээр одоо надлангоос эхлээд одоо тест аваад байгаа. За ингээд топикийн одоо сайтн дээр өөрийн гэсэн хаягтай болчлоо. За орохоор одоо топикийн бүх одоо мэдээлэл маань дэлгэрэнгүй гарч ирдэг байгаа. Одоо жишээлбэл 2021 оны топикийн одоо энэ хуваар нь гарчдаг. Нийт жилийн хуваар маань одоо урд оныхон 12 сартаа урьдчилаад гарчдаг байгаа. За харах юм бол 74-р топик, 75-р топик гэдэг одоо маргааш топикийн шалгалт байгаа. За маргааш болохоор 10 сарын 17-ны шалгалт гэдэг 78-р топикийг авах гэж байгаа. Тэгээд энэ онд маань одоо 21 онд маань 11 сард одоо топикийн хамгийн сүүлийн шалгалт байгаа. Тэгээ ингээд жилд одоо 5-аас 6 удаа ингээд топик шалгалт явагддаг байгаа. Энэ жилийн топик шалгалт маань одоо коронавигаас болоод 1-2-3 удаа хойшлогдсон удаа байгаа. Тэгээ Монголд бол одоо коронавитай болохоор бүр ахгүй байгаа гэж сонссон байгаа. За та бүхэн тэгээд оюутнууд болохоор сайн мэддэггүй. Яагаад гэвэл топик шалгалтыг одоо 11 сарын шалгалтыг өгөх гээд байна гэд одоо ярих юм бол 11 сарын бүртгэл чи одоо энэ дээр харж байгаа шиг 9 сарын 7-нд бүртгэл нь аль хэдийн аваад дуусчдаг байгаа. 2 сарын өмнө. Тийм учраас топик шалгалтыг өгөх гэж байгаа бол одоо сургуультаа ороод удаагүй ч гэсэн эртнээс өгч бэлдэж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө сургуулаа төгсгөөд ойртоод байдаг, топик оноо шаардаад байдаг, аль алигаа хийж чадахгүй визэн дуусгаад байдаг ийм асуудлууд бас маш гарч ирдэг байгаа. Топик шалгалт маань мэдээ сайтнаас ороод харуул ингээд бүх мэдээлэл нь байгаа л да. За гэвч одоо топик шалгалтын урд нь одоо нэлээд жилийн өмнө топикийг ингээд бүгднийг нэг дор авдаг байсан. Одоо 1-ээс 6 дугаар шат маань одоо бүгдийг нэг дор авдаг байсан боловч одоо сүүлийн үед ингээд топик 1 2 гэдээ ангилчаад байгаа. За топик 1 маань ингээд ангилсан чинь топик шалгалт маань амар хэцүү болсон л да. Урд нь ингээд бүгднийг нийтд нь авдаг, дундаж оноогоор нь хуваагаад авчдаг тэр үед болохоор топик 4 авахд маш амархан байдаг байсан байгаа. За тэгээд топик 1 маань одоо топик 1 2 дугаар шатыг хэлж байгаа. Хамгийн өндөр шат маань 6 дугаар шатыг хэлж байгаа. За тэгээд топик 1 маань нийт одоо 70 тест ирдэг байгаа. За топик 1 маань анхан шатны шалгалт гэсэн үг л дээ. За топик 2-ыг өгөхийн тулд 1000-аас 1500 үг мэдэх шаардлагатай. Солонгос одоо байнга хэлээдэг ойр зургийн одоо бүх мэдээллийг одоо өөрийгөө илэрхийлэх чадвартай байх юмдээ гэх мэтчлээ одоо шингийн цаанаас нь заасан байгаа. За тэгээ энэ дээр 1-р шалгалтыг 1-2 дугаар шатыг авахын тулд бичлэг шалгалт заавал өгөх шаардлагагүй. Нийт 70 тестнээс сонсох тест, унших тест гэд 2 шалгалт авдаг байгаа. За сонсох тест маань одоо 1-ээс 30, 31-ээс 70 дугаар асуулт маань унших тест байдаг байгаа. За тэгээд сонсох тест маань 100 оноо байгаа. Нийт 100 оноо авна. За унших тест маань одоо 31-ээс 70 дугаар тест нийт 40 тест ажиллаад 100 оноо. За нийт одоо 200 онооноос би 80 онооноос дээш дундчин штэ тийм ээ. 80 онооноос дээш авах юм бол топик 1-р шатнд та тэнцлээ гэсэн үг. Нийт оноо нь одоо олж дүн маань 200 онооноос 140 онооноос дээш авах юм бол топик 2 дугаар шатнд тэнцлээ гэсэн байна шүү дээ тийм ээ. За тэгээд бүртгүүлэхдээ нөгөө хүүхдүүд маш андуурдаг. Би топик 1 өгсөн 2 өгсөн гэдэг. Топик чинь 6 шаттай. Тэгээд топик 1 бүртгүүлсэн 2 бүртгүүлсэн гэдгээр өөр байх юм лээ тий. Тэгээд тэр дундаас топик 2-ыг авсан гэсэн үг. Анхан шатны одоо мэддэг гэсэн үг байна шүү дээ. За тэрний дараа топик 2 гэдээ одоо ялгцсан байна. 3-аас дээш 3, 4, 5, 6 дугаар шатыг хэлж байна л да. За ингээд ялгцсан чинь топик маань маш хүнд болсон. Яагаад гэвэл 3 дугаар шатнаас дээш тодорхой хэмжээний мэдээ үздэг байх ёстой. Мэргэжлийн үг хэллэг орж ирж 5, 6 дугаар шатыг авах боломжтой байдаг байгаа. За топик 2 дээр нэмэлтээр дөрөвний нэгтэйгээ адилхан сонсох тест, унших тест, 50 асуултан дээр нэмэгдээд битгий
одоо ажил авдаг байгаа. Бичгийн тест маань одоо 51, 52, 53, 54 гэдэг одоо зохион бичлэг бичгээр сэдв ирдэг байгаа. За энэ бичгийн тест маань маш өндөрдөг, хэцүү юм ирдэг. За сонсох тест ч гэсэн унших тест маань топик нэгтэй харьцуулбал маш огцом хүндэрдэг байгаа. Тийм учраас энэ топик хоёрт бэлтгэхийн тулд анхан шатны үндсэн бүрэн мэдлэгтэй байх ёстой. Тэгээд тэрэн дээрээс нэмээд дунд шатны одоо мэдлэгийг олж авснаар топик 2-ыг одоо өгөх боломжтой байдаг байгаа. За мэдээж сонсох тест маань нийт 50 асуулт маань 100 оноо байгаа. 1 цагийн дотор аавна гэсэн үг шүү дээ. За бичлэг тест маань нийт 100 оноо. За унших тест маань бас 100 оноо. Ингээд нийлээд 300 оноо авдаг байгаа. За энэ 300 онооноос одоо ялгаад гэсэн үг шүү дээ, тийм ээ. 3 дугаар шатанд хэдэн онооноос дээш явбал би тэнцэх юм бэ? 120 онооноос дээш авч ээж би 3 дугаар шатанд тэнцэх юм шүү дээ. За 120 оноонд хүрч чадахгүй бол 3 ч байх юм чи. Топик оноо авч чадахгүй гэсэн үг юм шүү дээ. А 4-р шаттай одоо зорилго болчиход байна шүү дээ. 4-р шатыг төгсчиж би визээ сонгуулж чадна. Сургуульд авах чадхаар болчиход байна шүү дээ. За тэгсэн чинь 4-р шатмаар 300 онооноос тэн хагасыг авч иж би 4-т тэнцэн гэсэн үг. Тэгэхээр сонсох, унших, бичих. За бичгээ яг ихний 3-аа хийчихэд болно. Сонсох, унших хоёроо тэн хагасын зөв хийж иж би 4-р шатанд тэнцэн гэсэн үг. Ерөнхийдөө 5 6 дугаар шат маань 190 оноо 230 онооноос дээш авахд тэнцдэг боловч мэрэгжлийн одоо төвшөнд хардаг байгаа. За 5 6 дугаар шатанд тэнцээ гэх юм бол зохион бичлэгийн маш сайн бичих хэрэгтэй байгаа. Тийм ээ. За энэ дэр одоо маш хүнд сэдвүүд ирдэг. Сэдвээ ойлгохгүй бол оюутнууд одоо байгаа. Одоо нийгмийн холбогдлолтой, төрөлхтөй холбоотой ч юм уу сүүлийн үед одоо гар утас сөрөөчийн топик дээр гар утас гэж смартфон гэж юу вэ? Тэрний давуу тал, сул тал гэх мэт одоо өөрийн одоо бодол саналаа нэг хуудас дүүрэн A4-ийн цаас дүүртэл одоо тийм зохион бичлэг бичдэг байгаа. Тэгэхээр одоо тийм бас амар биш байгаа. За шалгалтын цагийн хуваарийг харах юм бол яг одоо маргааш шалгалт болох гэж байгаа. Топикийн шалгалт. За топикийн шалгалт маань дандаа бүтээсэн үедэр авдаг их хвчлээ. За тэгээд топик 1 маань өглөө 9:20-оос 10-аас эхэлдэг байна шүү дээ. 9:20 гэхэд заавал очсон байх шаардлагатай. За тэгээд топик 1 маань одоо 10-аас 11:40 хүртэл ингээ 2 цагийн хугацаанд авах тийм ээ. За топик 2 маань болохоор ингээд 3 шалгалт үүдэг маш хүн шалгалт байгаа очоод өдөржин одоо юм болдог 12:20 гэхэд заавал шалгалтын газар очсон байна. За тэгээд өдөр 1 цагаас бүр үдээс хойш 4:30 хүртэл бараг 5 хүртэл 4-5 цаг үргэлжлүүлдэг маш хүн шалгалт байгаа. За тэгээд бүртгэлийн хураамж гэж байгаа. Топик одоо сайтанд бүртгүүлэх юм бол саяхнаас одоо 2-3 сарын өмнөөс төлбөр нь жоохон нэмэгдсэн байгаа. Топик 1 урд нь 35,000 вон байсан бол 40,000 вон болоод нэмэгдээд топик 2-ын бүртгэлийн хураамж маань 55,000 вон болж нэмэгдсэн байгаа. За тэгээд хүүхдүүд асуудаг л да. Топикийн одоо топик бүртгүүлэх юм бол ингээд дахиад дараалаад өгөөдөж бол тийм үү? Дараалаад өгөөдөж болно. Топикийн шалгалт маань нэг өгөөд тэнцээд би хэрэг 4-р шат авчлаа гэх юм бол тэр 4-р шатны одоо бичиг маань 2 жилийн хугацаатай байгаа. Тэгэхээр 2 жилийн хугацаанд 5 6 авчлаа хэдэн ч удаа топикийн шалгалтыг өгж болно. За тэгээ бүртгүүлээд хэрэг магадгүй маргааш шалгалт өгч гинэ гэх юм бол төлбөрийн буцаалт ч гэсэн шалгалтын урд өдөр хүртэл одоо 50% зайлшгүй буцаж олгогддог байгаа. За бүртгүүлээд 7 хоногийн дотор ч юм уу бүртгэл дуусах тэр хугацаанд бүртгүүлэх юм бол одоо 100% буцаалт олгогддог байгаа. Тэгээд одоо манай энэ Dream-on Korea сургалтын төв маань үдэг болтол одоо Let's-Go мөн мөрөөдлийн гэрэл дэлгүүртэй дандаа сайн дурын үйл ажиллагаа хийгээд топик оюутнуудыг бэлтгэж ирсэн байгаа. Тэр хугацаанд мэдээж маш олон оюутнууд топиктаа тэнцээд сургуулаа төгссөн оюутнууд маш их байгаа. За манай одоо сургалтын төвийн талаар танилцуулчаа. За манай сургалтын төв маань 2019 оны 5 сарын 1-нд анх үе таалгаа нээсэн байгаа. Нийт өдийг батал 1000 гаруй оюутан суралцсан. Маш амжилттай явж байгаа. Ганцхан топик гэхгүй солонгос хэлний анхан дунд гүнзгий шат. За тэгээ жолооны сургалт, эмэргэжлэнд бэлтгэх шалгалт гэх мэт маш олон одоо сургалтуудыг явуулдаг. За нийт одоо өдийг хүртэл сурсан оюутнуудаас маань топикт одоо 80 гаруй оюутан тэнцсэн байгаа. Маргаашийн шалгалтанд одоо бас 20-од оюутан хүчээ сорих гэж байгаа. Тэгээд манай Let's-Go мөнгийн оюутнууд ч гэсэн байгаа. Тэр дунд мэдээж 11 сард ч гэсэн одоо бараг 20-30 оюутан хүчээ байгаа. За тэгээд байршил маань манайх Сөүл, Түндэмүн, Ёксан, Мөнөг, Мон гэж байгаа. Монгол таун руу ирдэг одоо буудлын 6 дугаар гарцгаар гараад байгаа.
За тэгээд Солонгост одоо анх ирсэн хүүхдүүд маань би ч гэсэн оюутан байхдаа сайн мэддэггүй байсан. Одоо мэдээлэл аваа саяас одоо санчирмаагаа сонсоход маш олон гоё визний талаар аюул гоё олон зөвлөгөө хэлж өгсөн байна. Тэгээд оюутнууд анх удаа ирэхэд хаана хинд яаж хандхаа мэддэггүй. За тийм учраас манай Demon Korea сургуулийн төвлөрөөр ирэх юм бол одоо жишээлбэл оюутнууд сургуулаад өсгөө диплома бичиж чадахгүй оюутнууд байна гэвэл манайх дипломо яаж бичих вэ гаргалагыг бас гаргаж өгөн. За дээрээс нь хэлээ мэдгүй хүүхдүүдтэй бас зориулаад маш олон сургалтууд явуулдаг байгаа. За саяхан манай одоо сургалтын төвөөс солонгос хэлний анхан шатны богц ном гэж гарсан байгаа. За яагаад энийг тайлбарлаж байгаа юм бэ гэхээр хэлний бэлтгэл дөнгөж ирсэн хүүхдүүд маань солонгос багшаар заалгаад солонгос хэлээ сурахад маш хэцүү байдаг байгаа. Би ч гэсэн өөрөө хэлний бэлтгэл сурч байсан учраас хаан дүрмийг одоо би яг тодорхой хэмжээгээр ойлгосон хэрнээ яг монголоор ялгаж салгаж ойлгож чадаагүй учраас яг тестэн дээр ажиллахаар юуг нь яаж ялгаж салгаж мэддэг байгаа. Тийм учраас анхан шатны суур мэдлэг маш чухал хэрэгтэй байгаа. Тэгээд монголчуудаа зориулаад 1 жилийн турш одоо Жицко Монгийн одоо болох Янжаа багштайгаа Demon Korea-гийн багш болох Янжаа багштайгаа зөв 1 жилийн турш одоо солонгос хэлний анхан шатны богц номыг бичсэн байгаа. За энэхүү ном маань бүх тайлбар маань монгол тайлбар дээр одоо топик мэдээж топик 2-т бэлдгээд үндсэн суурьнд болж чадхаар маш гоё ном гарсан байгаа. За дээрэс нь манай топик одоо гарын авлага гэж байгаа. Нодлон 2020 оны энэ жил одоо 1 сард хэвлэгдэж гараад одоо амжилттай бүгд зарагдаж дуусаад одоо шинжлэгдэж гарч байгаа. За энэ гарын авлагт маань топик 2 өгөхөд одоо мэргэжлийн үг хэллэг. За тэгээд дээрэс нь зөв зүйн үг, хэлц үг гэх мэтлэн маш хэцүү зүйлүүд аягүйх гарч ирдэг. Тэрийг одоо бүгдийг эмгэтгээд монгол тайлбар дээр одоо 300 дүрмийг бүх монгол орчуулгатай дүрмтэйгээ оруулсан ийм одоо эмгэтгэл бас гарсан байгаа. Тэгээд цаг алдалгүй одоо солонгост анх удаа сурахаар ирсэн хүүхдүүд байвал мэдээж хэлээ маш сайн сурах ёстой. Дипломын ажлаа бичгээд ч хийх хэрэгтэй. Хэлний бэлтгэлээ төгсөөд левел ахиж ч хийх хэрэгтэй байгаа. Тэгээд ганцаарчсан сургалт гэж бас явуулдаг. Хэлний бэлтгэлд одоо хүчин авахгүй байгаа хүүхдүүд ирвэл ганцаарсан сургалтаар нэг 4 цагийн 8 цагийн хичээл аваад хангалттай одоо төвчөнгөө ахиулаад сурч чаддаг байгаа шүү. За тэгээ манай Let's-Go Mon одоо Dream project одоо төсөл маань маш амжилттай явагдаад одоо мөрөөдлийн гэрэл дэлгүүр маань ч гэсэн маш одоо амжилттай үйл ажиллагаа маань явагдаж байгаад маш их баяртай байна. Тэгээд хоочтой ингээд топик сургалтуудаа үргэлж явуулна. Ингээд жилийн дараа жилийн одоо 1 сар 12 сар гэхэд одоо 2022 оны топикийн хуваар гарчдаг байгаа. Тэгэхээр тэрэнд харуулад манайх одоо пэйжээрээ дамжуулаад бас Let's-Go Mon-гийн топик сургалтын одоо зар явуулдаг байгаа. Та бүхэн тэгээд амжин бүртгүүлээд манай төслийг дэмжих гэж байна. За тэгээ өнөөдөр ингээд оролцоод ярьсандаа маш их баяртай байна. Ингээд асуулт байвал асууж болно шүү. За сайн байна. За тэгээд манайхан одоо хулигчтэй бас баярлалаа. Тэгээд хулигчтэй болон за нөгөө талаараа эбүүгээс маань асуух Эрдэнэ булгаас маань асуух асуулт байвал асуултаа Түмэрдэн маань асуулт асуугаарай. Сайн байна уу? Хулигчээс асуулт асуумаар байна. Одоо хэлний оноогоо аваад бид нэр хэлний бэлтгэлээс гараад одоо оюутны ширээнд орох үедээ хичээл нь мэргэжлийн үг хэллэг хэрэгэлдэг. Мэргэжлийн дагуу үг хэллэг нь топикт үзэгддэг ч гэсэн илүү нарийн үгнүүд хичээлд нь маш их байдаг. Топикт бэлтгэхийн хажуугаар их сургуулийн өмнөх мэргэжлийн дагуу одоо мэргэжлийнх нь бэлтгэл гэх юм уу мэргэжлийн дагуу нарийн мэргэжлийн бичих тийм дадлаг судалгаа иймэрхүү зүйл байдаг уу гэж асуумаар байна. За одоо болохоор өөрөө хэлний бэлтгэлээсээ сургуульд орсон байгаа юм уу? Гүү хэлний бэлтгэлтэй байгаа. Оюутны ширээнд орох үед одоо хичээл нь мэргэжлийн үг хэрэгэлдэг. Тэгээд тэр үгийн яг топикт үзэгддэг ч гэсэн гэтээ яг нарийн байдгүй. Одоо тийм яг хичээлд нь ордог үзэж байгаа тэр хичээлүүдийн үгнүүдийн ч юм уу тийм бичих тийм дадлаг судалгаа тийм байдгүй. Манай сургуулийн төв болохоор одоо ганцхан топик бэлтгэхээс гадна одоо сургуулаа төгсөөд одоо төгсгөө диплома бичиж байгаа хүүхдүүд ч юм уу одоо яг өөр шиг чинь мэргэжлийн үг хэллэг гэдэг бол маш хэцүү зүйл байна. За би одоо анагаахын ухаанаар сурдаг бол анагаахын үг хэллэг мэдээж тусдаа заахгүй нь ойлгомжтой.
Тийм учраас одоо тийм оюутнууд маань их хвчлэн ганцаарчсан сургалтыг авдаг байгаа. Багштайгаа цагаад өгроод ирж зөвлөгөө аваад ийм зөвлөгөө авах гэсэн юм аа. Ингэж дипломын ажлаа бичиж чадахгүй байна. Надад ийм байна гэд ганцаарчсан одоо сургалтууд маш их явагддаг байгаа. Ганцхан мэргэжлийн үг хэллэг биш одоо сүүлийн үед одоо эмнэлгийн орчуулга ч юм уу тийм ээ цагдаагийн орчуулга гэх мэт одоо маш олон хүүхдүүд одоо сертификат авдаг болсон. За тэр хүүхдүүдэд зориулаад тусгай одоо ганцаарчсан сургалтыг явуулдаг байгаа. За тэгээд хэлний бэлтгэл тодорхой хэмжээгээр 4 ер нь бол хэлний бэлтгэл чинь маш чухал үе шат байхгүй юу? За тэгээд монголчууд маань анх ирээд би ч гэсэн оюутан байхдаа мэдээж төлбөрөө олох гээд ажил хийх гээд хэцүү байдаг байсан. Гэвч хэлний бэлтгэл гэдэг маань маш чухал үе шат байдаг байгаа. Тэгэхээр хэлний бэлтгэлдээ яг одоо өөрөө сурж байгаа бол ялангуяа одоо анхан шатны суурай тавиад 4 5 6 дугаар шатн дээр ер нь бол мэргэжлийн үг хэллэг айгүй их юм заадаг байгаа. Тийм учраас хэлний бэлтгэлээ эцэс хүртэл нь одоо явуул маш сайн байгаа. Тэрэн дээр нэмээд мэдээж би одоо менежментийн чиглэлээр сурлаа, бизнесийн удирдлагаар сурлаа гэх юм бол өөрөө тэр мэргэжлээрээ ороод мэдээж өөрөө л хийх ёстой шүү. Дипломын ажлаа өөрөө л хийх гэсэн үг. Тийм болохоор тэрэн дээр одоо нэмэлт одоо цаг авъя. Би одоо ингээм ийм юм дээр мэдэхгүй байна гэвэл ирээд 4 цаг ч юм уу 8 цаг ч юм уу одоо ганцаарсан сургалт аваад ерөнхий арга барилаа заалахад аваад явдаг оюутан шүү. За баярлалаа.